Хүүхдийн бүтээл сэтгэлгээг хөгжүүлэх 8 арга. Бүтээлч байдал бол төрөлхийн авьяас гэхээс илүү амьдралын туршид эзэмшсэн ур чадварыг хэлнэ. Хүүхдэд багаас нь бүтээл сэтгэлгээг суулгахын тулд эцэг эх багш нар бүгд хичээх хэрэгтэй. Дараах 8 аргыг хэрэгжүүлэн хүүхдийнхээ бүтээл сэтгэлгээг хөгжүүлээрэй. 1-р хүүхдээс асуулт асуугаарай. Хүүхдийн бүтээл сэтгэлгээг хөгжүүлэх нэг арга бол тэдний сонирхлыг асуултаар өдөөх явдал юм. Та тэдэнтэй цагийг өнгөрөөх бүрдээ яагаад тэнгэр цэнхэр байдаг вэ гэх мэтийн асуулт асуу. Далай тэнгисийн ус яагаад долгиотдог вэ? Татах хүч хэрхэн явагддаг вэ гэх мэт. Ийм зүйлийг тэднээс асууж, эргээд тайлбарлаж өгөх нь уран сэтгэмжийг нь дээшлүүлж, асуудал шийдвэрлэх чадварыг нь хөгжүүлэхэд тусалдаг. 2-дугаарт бодол санаагаа илэрхийлэх боломжоор хангах. Өөр нэг чухал зүйл бол хүүхдэд бодол санаагаа илэрхийлэх боломжийг олгох юм. Энэ арга нь цаг хугацаа өнгөрсөний дараа үр дүнгээ үзүүлэх болно. Өөрийн бодож явдаг зүйлийг нь зөвхөн үгээр биш, зураг, дүрс гэх мэт олон зүйлээр илэрхийлэх боломжийг нь олгоорой. 3-дугаарт асуудлыг олон аргаар шийдвэрлэх боломжтой гэдгийг заах хэрэгтэй. Бодит амьдрал дээр тулгардаг математикийн асуудал, эсвэл сэтгэл хөдлөлийн асуудал ч бай. Эцэг эх асран хамгаалагчийн хувьд та хүүхдүүдтэй асуудлын шийдлийг олох арга замуудыг хэлж өгөх нь зүйтэй. Мөн тухайн асуудлыг ямар өнцгөөс харахаас шалтгаалan үр дүн өөрчлөгддөг гэдгийг ойлгуулаарай. Энэ нь томчуудад энгийн мэд зүйл боловч хүүхдийн сэтгэлгээг хөгжүүлж асуудлыг даван туулах чадварыг нэмэгдүүлж байдаг. 4-дүгээрт тэдний сониуч байдлыг өдөө. Хүүхдүүд төрөлхийн сониуч зантай байдаг. Гэхдээ түүнийг хэрхэн зөв хөглөж байгаагаас шалтгаалan хүүхдийн бүтээл сэтгэлгээ хөгжих болно. Хүүхдийн сониуч зан хөдөлж эхэлсэн үед тэд бүх зүйлийн талаар нэмэлт мэдээлэл авахыг хүсдэг. Тиймээс эцэг эх багш нар нь сонирхолтой тэмүүлэл, хүсэл эрмэлзлийг улам бүр нэмэгдүүлэх жишээнүүдийг яриандаа оруулж байх хэрэгтэй юм. 5-дугаарт тоглоомоор дамжуулан бүтээлч байдлыг нь дэмжээрэй. Бүтээлч сэтгэлгээ болон түүний ач холбогдол нь хайрцагнаас гадуур сэтгэх, эсвэл байнга хийдэг зүйлээ хэрхэн өөрөөр хийж байгаагаас ихээхэн хамаардаг. Тухайлбал та хүүхдийнхээ бүтээлч байдлыг хөгжүүлэхийг хүсч байвал дижитал бус, гараар өрдөг, эвлүүлдэг тоглоомуудаар тоглуулах хэрэгтэй. Бүтээлч тоглоом нь хүүхдийг хайрцагнаас гадуур сэтгэх боломжийг өгч, бүтээлч байдлыг нь нэмэгдүүлдэг. Мөн альвааг шийдвэрлэж, зохицуулалт хийх, өөрийгөө илэрхийлэх гэх мэт янз бүрийн чадварыг хөгжүүлэхэд тусалдаг байна. 6-дугаарт уншвал. Хүүхдийнхээ телевизэр эсвэл бусад дэлгэцийн цагийг хязгаарлаж унших гэх мэт бүтээлч хоббитой болох боломжийг олго. Учир нь энэ нь сэтгэх чадварыг идэвхжүүлдэг бөгөөд ингэснээр бүтээлч байдал нэмэгддэг. Унших нь хүүхдийн ойлголт, өөрийгөө илэрхийлэх чадвар, логик сэтгэлгээг хөгжүүлэх, шин зүйлийг сурахад анхаарлаа хурдан төвлөрүүлж сурахад тусалдаг. 7-дугаарт тэдэнд чөлөөт цаг, орон зайг өг. Ур чадварыг арга зүйн аргаар бий болгох нь чухал. Гэхдээ хүүхдүүдэд сонирхсан зүйлээ төсөөлж, түүнийгээ чөлөөтэй судлах боломжийг нь өгөх хэрэгтэй. Мөн ганцаараа байх орон зайг гарга. Тэднийг хэтэрхий цагдаж, хязгаарлах гэсний хэрэггүй. Хаяа ямар ч зориггүй гадуур зугаалах, төлөвлөгөөгүйгээр гэртээ хэдэн цагийг өнгөрөөх нь хүртэл уран сэтгэмжийг нь хөгжүүлж байдаг. 8-дугаарт бүтээлч байсныхын төлөө шагнах хэрэггүй. Хүүхдийг урамшуулган сайн хэдийч үргэлж шагнал амлаж магтах нь бүтээлч сэтгэлгээнд нь саад учруулж байдаг. Тиймээс нөхцөл байдлаас хамааран уян хатан хандаж байх нь зүйтэй. Харин та үүний оронд дахиад өөр зүйл хийх тэмүүллийг нь сонирхолтой яриа, номоор өдөөх хэрэгтэй.